За сайн байцгаана уу? UB Spinning багш оргил байна. За өмнөх дугааруудаараа та бүхэндээ спиннингийн талаар за мөн гэртээ хэрхэн яаж дасгал хийх вэ буюу гэрийн кардио дасгалын талаар цуврал хичээлүүдийг орсон байгаа. Энэ удаагийн та бүхэндээ зориулж бэлтгэсэн дугаар хичээл маань юу вэ гэхээр зумба бүжиг буюу эрч хүчтэй хэрхэн гахалтай хөлсөө гаргаж бүжиглэж стресс болон хөдөлгөөний дутагдлаас арилах вэ гэдэг талаар та бүхэндээ зумба бүжигийг зааж өгөх гэж байна. За бүгдээ хамтдаа эхний хичээлд орцгоё. За мэдээж бүжиг гэдэг бол хүнд маш их аз жаргалын адреналин ялгаруулж өгдөг. За мөн дээрээс нь хөдөлж байгаа учраас тодорхой хэмжээгээр булчингийн ажиллагаа, за мөн дээрээс нь үе мөчний хөлөө маш сайнаар нөлөөлдөг байгаа. За хүмүүс маань ерөнхийдөө нөгөө нэг спорт бүжиг юм уу эсвэл чөлөөт бүжиг, хипхоп бүжиг гэж бүжиглж чаддгүй бүжгүүд маш олон байдаг. Гэвч та энэ удаа санаа зовох зүйл байхгүй. Ерөнхийдөө зумба бүжиг гэдэг маань 8 настай болчраас 80 настай буурал хүртэл та эвсэлтэй байх шаардлагагүй, бүжиглдэг байх шаардлагагүй. Та бүхэн хийж чадах тийм амархан хэмжээний бүжиг байгаа учраас та бүхэн маань дагаад хийгээд бүжиглээд үзээрэй. За мэдээж та зумба бүжгийг эхлээд бүжиглэхийн тулд аль болох өөртөө эвтэйхэн тамирын болон чөлөөт хувцсыг өмсөх шаардлагатай. Ямар нэгэн байдлаар бие барьсан юм эсвэл наалдсан хувцс байх юм бол танд бас хэцүү байх болно. За мөн дээрээс нь та заавал гэртээ магадгүй энэ хүү зумба бүжгийг надтай хамт бүжиглэж байгаа бол та заавал ус болон алчуурыг заавал бэлдээрэй гэж хүсмээр байна. За тэгээд дараагийн зүйл бол мэдээж бие халаах ёстой. Бие халаахтаа та яах вэ гэхээр миний зааж өгч байгаа дасгалыг бүжгийн хөдөлгөөнүүдийг яг эхнээс нь дагаж хийснээрээ бүтэн сураад аян дээр бүтэн бүжиглэх хугацаанд таны бие хангалттай халдсан байх учраас за шууд дагаад хийхэд боломжтой байгаа. За хамгийн нэгдүгээр анхаарах зүйл та зумба бүжиг бүжиглэхийн тулд яг над шиг одоо намайг харж байгаа өнцгөөс нэг өснөө намайг толинд тусгаж байна гэж бодоод миний хөдөлгөөний дагаж хийнэ гэсэн үг. Нэгсэндээ араас харж хийх нэг өөр, урдаас харж хийх нэг өөр байдаг учраас та яг надтай адилхан намайг толинд тусгацсан байна гэж бодоод миний хөдөлгөөнийг дагаж хийх нь байна. За эхний 8 төгөлгөө явлаа. Зүүн гар, зүүн хөл хоёр хамт явах болно. 1 2 3 4 5 6 7 8. За гарыг багас зэрэг дээрээс нь доошоо татаж өгсөн байдалтай. За ахиа хамтдаа явлаа. 1 2 3 4 5 6 7 8. За ахиа нэг зүйлийг анхааруулъя. Тэр маань яг хөөр өвдөг хөл болон гар маань хоёулаа хамтдаа дээрээсээ доошоо байралтай татаж өгнө гэсэн үг. За хажуунаас харъя. Явлаа. 1 2 3 4 5 6 7 8. За ахиа нэг удаа явлаа 3. 1 2 3 4 5 6 7 8. За дараагийн хөдөлгөөн яг саяны хөдөлгөөний зөвхөн хоёр талдаа нэг удаа 2 удаа удаантайгаар хийнэ гэсэн үг. 1 2 3 шилжин 5 шилжин 6 шилжин. За хажуунаас харъя. 1 2 баруун тишээ, зүүн тишээ, баруун тишээ. За энэ хоёр хөдөлгөөнийг одоо бүгдээ хамтдаа холбож хийцгээе. 3 1 2 3 4 5 6 7 8. За энэ маань болохоор удаантайгаар хийсэн байгаа. За хоёр дахь нь болохоор шууд хурдан. 1 2 3 2 удаа давтна. 5 6 2 удаа давтна. 2 удаа давтаж хийснийхаа дараа шууд удаантайгаар хийнэ гэсэн үг. За хамтдаа явлаа. 1 2 3 4 5 6 7 удаанаар явлаа. 1 2 3 4. За хажуунаас харъя. 3 1 2 2 удаа. 1 2 2 удаа. Удаан. За дараагийн хөдөлгөөн баруун урагшаа буюу хагас алхмыг хийх болно. За ээжнээс яг хөр эхлээд баруун хөлөө алхлаа. Алхахтаа яг хөр урагшаа хоошоо жингээ шилжүүлнэ. 1 2 3 4. За жингээ шилжүүлсэний дараа яг баг зэрэг ташаагаараа буюу таазаараа хөдөлж өгөх нь байна. 1 урагшаа хоошоо. За үүний дараа яг хөр
2 гараа зүүн гарыг урдаа, баруун гарыг хойноо баг зэргийн тойрог хэлбэртэй хөдөлгөөнийг хийж өгнө. За энэ чинээс ташааны хөдөлгөөн маань ингэж орж өгөх нь байна. За явла. 1 2 3 4 гэд хөлөө нийлүүлээд зогсно гэсэн үг. За ахиалаа. 3 1 2 3 зогсоод гараа хагас дээр аавна. За одоо энэ чинээс зүүн хөлөө хажуу шалхлаа. 5 за нөгөө тишгээ нуглаад алхлаа. 6 7 8 за ахиавэ. 1 2 3 зогслоо. Зүүн шалхлаа. Гараа барьсан чигээр явлаа. 5 6 7 8. За энэ чинээс нэг зүйлийг анзаарч байгаа бах. Өвдөг нуглаад жин шилжиж байгаа тохиолдолд ташаа маань давхар түлхэж явж өгнө гэсэн. Хоёр тишгээ явж өгнө. За ингэж явж өгнө. За одоо энэ чинээс хөлөө татаад зүүн урагшаа явлаа. 1 2 3 хоёр тишээ 5 6 7 8. За ахад эхнээс нь явлаа 3. 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8. Энэ гарыг гэхдээ толгой дээрээ барьж өгнө. За энэ бол хоёр дахь хөдөлгөөн байлаа. За гурав дахь хөдөлгөөн бол салса бүжгийн үндсэн алхмуудын нэг буюу side to side гэдэг алхмыг хамтдаа хийх болно. Явлаа. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7. За удаанаар зааж өгье. Зүүн хөл хажууд шалхлаа. 1 2 3. Та зөвхөн алхаж байгаа хөлөөрөө тулахад хангалттай. Ямар нэгэн байдлаар бүтэн жин шилжиж ингэж шилжихгүй зөвхөн хөлөөрөө тулахад хангалттай. Туллаа, буцлаа. Туллаа, буцлаа. Туллаа, буцлаа. Туллаа, буцлаа. 4 удаа хийн хамтдаа явлаа. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7. За хажуунаас харъя. Явлаа. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7. За үүний дараа гараа хойш нь задлж өгнө. 1 2 3 4 5 6 7 8. За энийг хажуунаас харъя. Явлаа. 1 буцаад нийлнэ. 2 нийлнэ. 3 нийлнэ. 4 нийлнэ. За саяны хоёр хөдөлгөөнийг хамтдаа нийлүүлээд хийцгээе. 3 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 задарлаа. 1 2 3 4 5 6 7 8. За хажуунаас харцгаая. 3 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 задарлаа. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7. За саяны сурсан хөдөлгөөнүүдийг одоо бүгд хамтдаа аян дээр бүшилцгээе. 100 ба. Та 6 7 8. За аян дээр бүжиж үзсэн сэтгэл бас мэдээж өөр байгаа бах, гоё байгаа бах. За мэдээж бүжиглэх явцад ямар нэгэн байдлаар алдаг тохиолдол гарч ирнэ. За мэдээж алдааг бол та бүхэн мартах хэрэгтэй. Мэдээж алдаг өөр юмс сорнож байхгүй. За дараагийн зүйл маань юу гэхээр хүмүүс хамгийн түрүүнд толгойд нэг зүйлийг боддог. Надад ивсэл байхгүй. Би бүжиглж чадахгүй байна. Надад амар хэцүү байна гэдэг ч юм уу. Хэрвээ тийм бол та зүгээр нэг удаа урагшаа алхаад хойш алхаад гараа дээш өргөөд доош өргөөд толгоо эргүүлээд үзээрэй. Аяны хэмнэлээр хэрвээ та тэгж чадчихвал та бүжгэлж чадна гэсэн үг. Таны үе мөч хөдлөх болгонд та бүжгэлж байгаа гэсэн үг.
Бүжиг гэдэг зүйл бол маш амархан. Яагаад гэвэл бүжиг гэдэг зүйл бидний ахуйн амьдралаас үүсэлтэй бүх зүйлийг хөдөлгөөнийг темпийг хурцгаад ард нь ая тавьж өгсөнийг бүжиг гэж нэрлэдэг. За зүгээр нэг жишээд татж та бүхэнд танилцуулъя. За бид нар өмд өмдөө өглөө босоо заавалч хүмүүсдэг, орой болгон заавал тайлдаг ч юм уу. Тэр хөдөлгөөн бол энэ чигээрээ бүжгийн хөдөлгөөн. За магадгүй та цамцаа өмсөе. Энэ бол бүжгийн хөдөлгөөн. Малгай өмсөе. Энэ бол бүжгийн хөдөлгөөн. Оролтог зүйлээ. Энэ бол бүжгийн хөдөлгөөн. Таны бүх хувцас өмсгөөс агуулаад тайлах хүртэл таны бүх үйл явдал чинь бүгд тэр чигээр бүжиг байдаг учраас та тэр чигээр бүжиглж чадна гэсэн үг шүү. За одоо харин саяны бүжиглсэн хөдөлгөөнийг хажуудлаас бүгдээ хамтдаа харцгаая. За хажуунаас та бүхэн маань хэрхэн яаж энэ хүү зумаа бүжиг бүжиглэхийг харсан бах, за мөн хамтдаа бүжиглсэн бах гэж найдаж байна. За дараагийнхаа хөдөлгөөлөө хамтдаа орцгоё. За бид бүхэн хамгийн сүүлд 2 тишгээ задраад дууссан байгаа. 4 удаа задраад дууссан байгаа. Түүний дараа гарыг дээрээс нь хөлөөс халга зогсоод гараа дээрээс нь биеэ налуулаад доошоо буулгана. За энэ хооронд яах гэхээр ташаага эргүүлж болно. За эсвэл цээж болон ташаага урагшны хойш нь хөдөлгөж болно гэсэн. Ерөнхийдөө энэ бол зуума бүжгийн шек буюу сэгсэх техник байгаа. 1 2 3 4 дөрвөн тоонд л хангалттай гэсэн. Эсвэл та шууд таазаа эргүүлж болно. 1 2 3 4. Ямарсан гараа дээрээсээ доошоо буулгах нь байна. Буулгасны дараа 2 талуугаа явлаа. 5 6 7 8. Гараа доороос нь татсан. За энэ чинээс баруун гараараа баруун тишгээ эхлэх нь байна. Нуурлаа. Гартагаа цуг нуурна гэсэн үг. Гар болон бие чинь цуг явна гэсэн үг. Явлаа, явлаа, явлаа. Дээрээ гарсан дээрээсээ доошоо гараа татахтаа нурах нь байна. 5 6 7 8. За тэгмүүд дахиад явлаа. Гараа дээрээсээ 1 2 3 4 5 6 7 одоо гараа дэше татлаа 8 дараа ба авсан 1 2 3 4 гэсэн үг. За шууд залгуулад хурд нь явцгаая. 3 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 ахаа нэг удаа 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8. За энэ хөдөлгөөнийг дууссаны дараа та зүүн гар тал руугаа буюу баруун тал руугаа эргэж зүүн гар тал руугаа эргэж харна гэсэн үг. За эргэж харангууд яах гэхээр баруун хөл баруун гарнаас эхлээд хамгийн ихний хөдөлгөөнийг давтаж хийнэ гэсэн үг. 1 2 3 2 удаа 5 6 2 удаа 1 2 2 удаа одоо энэ чинээс эргэн 5 6 буцаага нөгөө тишээ харах нь байна. За одоо яах вэхээр зүүн гар болон зүүн хөлөөс эхэлнэ. 1 2 удаа 3 2 удаа 4 2 удаа эргэлээ 5 6 7 урагшаа харна байна. За ахаа нэг удаа явцгаая. Баруун тишээ харсан явлаа. 1 2 3 4 7 8 3 4 эргэлээ 1 2 3 4 5 6 эргэлээ 5 6 7 8. За дараагийн хөдөлгөөн урагшаа харсан бол та зүүн гараа хагас өргөж бариад ламбада бүжиг хийх ёстой. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1
3 5 6 гараа солино 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7. Бид бүхний салса буюу side to side гэдэг энэ хөдөлгөөнөөс эхлээд
Ингэж яваад хоёр тийшээ авсан, гараа дэшээ ингээд энэ нурдаг хүртэл нийтдээ 2 удаа давтаж хийх ёстой гэсэн үг. Энэ дээр 2 удаа давтаж хийнэ гэсэн үг. За, давтаж хийгээд дууссаны дараа хамгийн сүүлд лампадаа бүжгэлнэ. Таанараа да. 2 гараа 2 талдаа 8 тоогоор солиод бүтэн лампадаа бүжиг 2-8 тоо хийсний дараа та зүүн тийшээ харж зогсоод шек хийх ёстой. Шек. Сэгсэрнэ. За энэчнээс хөлөө солиод нөгөө шарна. Ахаа сэгсэрж өгнө. Сэгсрээд дуусны дараа ахаад 5 6 гар доош орсон, 2 тийшээ авсан, дээшээ нурсан, нурлаа. Одоо энэчнээс дараагийн хөдөлгөөн буюу хамгийн сүүлийн хөдөлгөөний үргэлжлэл явна. Зүүн урагшаа хамгийн ихэнд хийж исэн 1 2 3 2 тийшээ 5 6 7 8 1 2 3 5 6 7 8. Энэ хөдөлгөөнийг 4 удаа хийсний дараа ахаад ихнээсээ side to side буюу за мөн энэ хөдөлгөөнийг давтаж хийгээд 4 удаа давтаж хийснээр бид бүхний өнөөдрийн 100 бүжиг дуусгах хэрэгтэй байгаа. Ерөнхийдөө танд шаардлагатай гэсэн хөдөлгөөнүүдийн бүгдийн детальчид заагаад өгсөн учраас хаана хизэн 4 удаа болон 2 удаа орж байгаа гэдгийг та нэвтрүүлгийн дараа бүтэн бүжигсний дараах бичлэгээс бас давхар харах боломжтой байгаа. За ингээд хамтдаа өнөөдрөө сурсан 100 бүжиг хамтдаа бүжилцгээе. Амжилт хүсье.
За тэгээд та бүхнийг надтай хамтдаа гайхалтай 100 бүжгийг бүжгэлж чадсан байх гэж бодож байна. Энэхүү 100 бүжгийг та сураад гэртээ өдөрт нэг л удаа бүжиглэхэд танд хангалттай хэмжээний хөдөлгөөн болон за бас хөлс гарах, мөн калори шатаах, за мөн дээрэс нь стрессээс багж гэсэн таныг тайлбарлах болно. Бид бүхний энэхүү гайхалтай 100 бүжгийн хичээлийг хамтдаа сонирхсан та бүхэндээ баярлалаа. UB Spring багш оргилуулаад дараагийн дугаараар уулзлаа баяр та.